Оборон сервис хувьцаат компани 3 жилийн өмнө Оросын холбооны улсын армийн хангамжийн үйлчлэгийг хариуцахаар байгуулагдсан. Өнөөдөр гадаад 40 хэмээн хүйтэн хэлийн цэргийн бие бүрэлдэхүүнүүд хувьс хэрэглэлийг урьдчилан бэлтгэж шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг гүүрэг болгож байна. Оросын ихэнх нутагт өвөл 9 сараас эхэлдэг. Жукатх мужид 10 дугаар сар эхэлж анхны хүүт орохдоо зэрэгцээд цэргийг анги хөлдсөн. Нялх хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, цэргүүд даарч өвдөж байна гэсэн мэдээ тархдаг. Асуулт. Гэтэл оборон сервис хаан байна. Цэргийн ангид хуваарлсан төсөв хаан байна вэ? Энд л байсан шүү дээ. Бидэнтэй ярилцсан хүн өөрийнхөө нэрийг дурдахгүй байхыг хүссэн. Өнөөдөр хүртэл түүнийг занал хийсээр байгаа. Тэрээр мөрдөгчөөр ажиллаж байхдаа Батлан хамгаалах яамны нүүрсний хангамж нийлүүлэлттэй холбоотой үлэмж хэмжээний хөрөнгө завссан талаар маш том хэргийг илрүүлсэн юм. Батлан хамгаалах яам нүүрс худалдан авахд жилд 4.5 тэрбум рубль зарцуулдаг. Манай улсад Сүвэг, Кро, Мичел, Руп гэсэн 4 гол нүүрс олборлагч компани байдаг. Батлан хамгаалах яамнаас олгосон бүрэн эрх бүхий л өөрчид дээрх компаниудаас хямдунаар хаягдл нүүрс худалдаж аваад зуучлагчаар дамжуулан цааш нь Батлан хамгаалах яамд чанартай нүүрсний үнээр шахдаг байсан. Энэ нь хэдэн 100% ашигтай. Батлан хамгаалах яамд ихэнхдээ чанаргүй нүүрс ирдэг. Зүгээр ч нэг чанаргүй биш. Хамгийн муу чанартай буюу баяжуулах үйлдвэрээс гарсан үлдэгдэл хоог шааршуулдаг. Эрүүгийн хэргийн явцад хураан авсан баримтуудыг шалгах явцад зарим зүйл ил болсон. Баримт бичгээс үзэхэд чанартай нүүрс нийлүүлсэн мэт харагдахаар харин энэ нь бодит амьдралд огт нийцэхгүй. Үйлдвэрлэгч хаягдл нүүрсээ ямар үнээр зарж байсан бэ? 1 тонн 150-аас 300 рубль. Харин Батлан хамгаалах яамтай холбоотой компаниуд болон зуучлагчид тус яамд ямар үнээр нүүрс нийлүүлдэг байсан юм бэ? Батлан хамгаалах яамд нөгөө л нэг хаягдл хогтой нүүрсийг 2000-аас 3000 рублээр нийлүүлдэг байсан. Энэ нь гэмт хэрэг мөн үү? Тийм ээ, энийг Оросын холбооны улсын эрүүгийн хуулийн 159-ийн 4-т заасан байгаа. Үүний улмаас шууд учруулсан хохирол нь нүүрсний хангамжинд зориулсан хөрөнгө мөнгө байсан бол харин ажилтан, албан хаагч, цэргийн ангийн байр, тэдгээрийн гэр орны хүн байж суух, ажиллах, амьдрах аргагүй хүйтэн байлгасан шууд бус хохирол. Үнэн дээр энэ систем нь Батлан хамгаалах яамны тендер зарлан явуулах эрх бүхий үйл ажиллагааг удирддаг гол албан тушаалтнуудыг хөрөнгө мөнгөжүүлэхийн тулд оборон сервис компанийг байгуулсан гэж үзэж болохоор байгаа юм. Бид мөрдлөг явуулахдаа ганц зүйлийг илрүүлэхийг хичээсэн. Ямар гээч хүмүүс ийм нарийн төлөвлөгөөг зохиосон бэ? Авилгын шууганы гол шүүгдэгчдийн нэг Евгения Васильева 33 настай хуульч Санкт Петербургийн их сургуулийг төгссөн. Одоо Москва хотын Переулок малуучны гудамжинд 6 дугаар байрны 4 хотод амьдардаг. Хотын төв дээд зэрэглэлд тооцогддог. Алтан мил хороололт 13 өрөө тансаг байртай. Байрны үнэ нь 10 сая Америк доллар. Васильева 2010 оноос Батлан хамгаалах яамны өмчийн харилцааны газрын даргаар ажилласан. Тэрээр Оборон сервис компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан. Их нууцлаг хүн. Тэрээр өөрийнхөө бүх зургийг олон нийтийн цахим сүлжээнээс устгасан. Васильевагийн ажилтг компани тусгай албаныхан байнга ирдэг байсан. Тэд түүний тушаалаар байгууллагын баяр, бусад үйл ажиллагааны үеэр түүний оролцсон видео бичлэг, фото зургуудыг устгадаг байсан байна. Гэхдээ бид нэг зүйлийг олж чадсан юм. Энэ үдшилэг дээр Евгения Николаевна маш сэтгэл ханамжтай сууж байна. Оборон сервисийн удирдагчдын нэг Васильевагийн цалин сард 5 сая рубль. Түүний оролцоотой явагддаг төрийн өмчийн эд хөрөнгийн борлуулалтаас тэрээр 2 сая рублийн урамшуулал хүртдэг байв. Жилийн эцэст сайдын ойр дотны хүмүүс 1.5-аас 2 сая рублийн бонус шагнал авдаг. Одоо та 5000 рублийн мөнгөн дэвсгэртүүдийг харж байна. Нийт 3 сая рубль. Энэ бол Евгения Васильевагийн хувьд зөвхөн халаасны л мөнгө.
Харин энэ бол түүний 1500 гаруй үнэт хэдэллүүд. Тусгайлан 5 ширхэг тансаг хайрцаг дотор хадагдагдж байсан. Хэрвээ энэ бүх зүйлийг Васильева зүүлгэж орхивол 3 сая долларын хуйгалсан хувцас өмссөн юм шиг л харагдах байлаа. Гадагтай Васильевагийн байр дотроос ингэж харагддаг. Тэр өөрийнхөө л дотоод ертөнцид амьдардаг байсан. Харин гадны орчин зөвхөн сайхан амьдралын олзны их булаг гэж үзэж байсан. Тэр зураг авахлах их дуртай. Харин энэ бол түүний синтэдэ задарч байгаа зураг. Энэ бол цэргийн хаалттай бүс К510 Можеск хотхны дүрс. Энэ хотхны тогтцолтыг Оборон сервисийн охин компани Славянка хариуцах ёстой. Батлан хамгаалах яамны холбогдох байгууллагууд хэрхэн мөнгө угаадаг тухай Оборон сервисийн охин компани Славянка албан хаагчдын орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны бүх эрхийг төвлөрүүлж авсан мөртлөө юу ч хийдэггүй тухай ярихыг хүсэн юм л да. Дулаан дамжуулах шугам хоолойнууд усаар дүрч, дулаан түгэх байгууллагын шаардлагатай дулааны үйлчилгээ үзүүлж чадахгүй. Насаасны хүчин чадал хүрэлцэхгүй л байсан. Хотхонд байдаг халуун ус угаалгын газрууд ч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй төрч бүгд хаагдсан. Цэргийн ангийн бохир цагаан хэрэглүүдээ 100 км-ийн цаана аваач цэвэрлэж байв. Орон сууцнууд хийн ус халагчаар ажилдаг боловч хийн үйлчилгээ нь ажиллахгүй бас л хаагдсан. Тэгэхээр аянга буухыг хүлээхээстэй. Уг нь нарийн боомны цэгт дэлгүүр цайны газар 3 кафе байсан. Офицеруудын ордон хүртэл ажилдаг байлаа. Одоо аль аль нь алга. Залууст хийх юмч байхгүй байсан. Өнгөрсөн жил хагасын дотор усан санг аль хэдийн 2 удаа засварсан боловч одоо болтол ажиллахгүй. Энэ бүхний үр дүнд ердөө л эрүүгийн хавтас тэрэг нээгдсэн. Биеийн тамирын зааланч ажиллахгүй, иргэн эрүүл мэндийн тусламж байхгүй. Урд нь энэ хотхон төрөх эмэгтэйчүүдийн төвгээд бүх үйлчилгээ нэг дор байсан. Энэ аимшигтай галзуурсан байдал Москвахаас ердөө 100 км-ийн цаанд болж байсан шүү дээ.